Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Сьюзен Кокс нь 1981 оны 10 сарын 16-нд Нью Мексикод төрсөн. Багаасаа цовоо сэргэлэн байн инээж явдаг байсан тэрээр насан турш 2 хөөрхөн хүүтэй болжээ. Хүүхдүүдийн аавыг Жош Паул гэдэг 1976 онд Вашингтон мужид төрсөн. Сьюзнаас 5 нас арах бөгөөд багаасаа л асуудалтай гэр бүлд өсөж хүмүүжсэн. Гэрээсээ тавуула аав ээж нь харилцаа муутай. Аав нь 5 хүүхдэд тавууланганд зодож хүчирхийлэлт болохоос гадна насан туршидтын кинонд донтож тэрийгэ ганцаараа биш хөвгүүддээ үзүүлдэг байсан. Ээж нь хамгийн бага охиноо 8 сартай байхад гэрээ цэвэрлжгаад аавынх нь өдрийн тэмдэглэлийг олоход тэнд цочирдмоор зүйлүүд бичсэн мэжээ. Тэдний гэр бүл үнэн ч Мормоны сүмийн итгэгчид байсан ч ээж нь энэ тэмдэглэлийг уншаад сүмээсээ гарсан. Нөхөр нь сүмд явдаг эхнэрийнхээ найз гэр бүл хүүхдтэй эмэгтэй дурласнаа бичсэн байв. Ганцаараа л дурласан. Нөгөө эмэгтэй өөрт нь сайн гэдгийг ч мэддэггүй. Зүгээр нэг би энэ эмэгтэйд хайртай биш, нэлээн ёс бус юм байхаас гадна хэрвээ энэ эмэгтэйгийн нөхөр нь үхэх юм бол би заавал түүнтэй гэрлэж хүүхдүүдийг нь өөрийн юм шиг өсгөж өгнө гэд биеийн гайлбар, царай төрөх гээд бүгдийг нь маш дэлгэрэнгүй бичсэн. Нэмээд охин нь гэртээ дотор хувцтайгаа явж байгааг хараад ямар мэдрэмж төрснөө хүртэл бичсэн байдаг. Ээж нь салмаар байсан ч Мормоны сүмд явдаг хүмүүс салтыг байж болохгүй зүйл гэж үздэг учраас шийдвэр гаргахад амар байгаагүй. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч хамт амьдарч явах үеэрээ Жошийг аягаа угаа гэж хэлснээ төлөө Жош гал тогооноос мах янзалдаг том утга авч надад инг тэг гэж заахаа бойл гэж ээжигээ сүрдүүлсэн. Тэгээд бүр эмэгтэй дүү Женнифрийнхээ тижээдэг усан гахааг алж цуснд нь хүрэхийг шаардсан гэдэг. Иймэрхүү хэцүү нөхцөлд амьдарсаар Жошийг 17 настай байхад түүний аав ээж салсан. Гэхдээ тийм амархан биш. Хамгийн ихний асуудал нь хүүхдүүдийг хасран хамгаалах эрх. Ээж нь хизээч нөхөртөө хүүхдүүдийг өгөхгүй. Насан туршидтын кинонд донтож хүүхдүүдийг хүчирхийлдэг гэдэг бол аав нь эхнэрээ галзуурсан гэж хүчтэй маргадаг. Эхэндээ ээж нь 4 хүүхдийнхээ асран хамгаалах эрхийг авч гэртээ мөрдөх ёстой 3 дүрм гаргасан. Нэгт насан туршидтын кино үзэхгүй байх, хоёрт хараал хэлэхгүй, гуравт оройн 11-ээс өмнө гэртээ орж ирэх, 11-ээс хойш гарахгүй байх гэдэгч хоёр хүний дүрмийг сонсоод галзуурч бид нар тантай амьдрахыг хүсэхгүй байна. Гэр бүл талсанд та ганцаараа буруутай гэд аавтайгаа хамт амьдрахаар явсан. Ингээд хөвгүүд аавтайгаа охтууд ээжтэйгээ үлджээ. 1998 онд Жош Вашингтон мужийн их сургуульд орж ганцаараа амьдрахаар болсон тэрээр эмэгтэй хүн өөртөө нь хальт мэдлэхэд л надад сайн юм шиг байна. Бид хоёр заяаны ус удах гээд бүр хідэн хүүхэд төрүүлэх өөртөл төсөөлөө зогсохгүй байнга мессеж бичиж залгадаг. Нэг удаа хамт хичээл цудаг Португал охин сайн гэж сэтгэлээ илчилсэн ч татгалцсан байхад болохгүй цэцэг барьж гэрийнх нь гадаа хүлээн. Азар эмэгтэй гадаад хүн ч гэсэн гэр бүлээрээ хамт амьдардаг гэсэн тэрээр Жошт дахиж гэрийн гадаа ирэх хэрэггүй. Аав ээжэд эвгүй байна гэдэгч Жош гэртээ ирээд өдрийн тэмдэглэл дээр ихэнх эмэгтэйчүүд гинтийн зүйлд дургүй байдаг. Гэхдээ энэ бол миний арга барил гэж бичиж дараа нь захиагаар чи надад найзууд ээ гэж хэлсний дараа мартах гэж хичээсэн ч чамаас өөр хинч миний сэтгэлийг татахгүй байна гэдэг. 2 жилийн дараа 2000 онд Мормоны сүмийнхэн хоум парти хийх үед Жош 19 настай Сьюзен Кокстой уулзсан. Сьюзен гой сайхны сургуульд сурахын хажуугаар дэлгүүрийн кассаар цагийн ажил хийдэг байжээ. Жош болон түүний найзад Сьюзен таалагдсан ч Сьюзенд Жош илүү таалагдаж үдшилэг дууссаны дараа тэд үнсэлцсэн. 19 настай Сьюзений нүдэнд Жош ганцаараа амьдардаг Вашингтоны их сургуульд сурдаг нэлээд дажгүй ах шиг санагдсан бол нөгөө талд Жош өдрийн тэмдэглэл дээр би Сьюзенг үнэхээр үзэсгэлэнтэй гэж боддог. Манад ирэхээр огт зүгээр зогсохгүй байн хөдөлж ямар нэгэн юм хийдэг хөдөлмөрч эмэгтэй гэж бичжээ. Удалгүй тэд уулзаад жилч болоогүй 2001 оны 4 сард хурмаа ээж Жош сургуулаа төгссөн тэрээр эхлээд үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллана гэснээр болж веб дизайны ажилд ороод дахиад болж иймэрхүү байдалтай олон ажил солисон. Санхүүгийн асуудалтай байгаа мөртлөө зурагт тоглоом гээд шинээр гарсан юм болгоныг худалдаж авдаг. Үрж байгаа бүх мөнгийг нь Сьюзен 2 ажил зэрэг хийж олдогч сүүлдээ байрныхаа түрээсээ өгч чадгаа болж гарахаар болох үед азар ч юм уу харамсмаар ч юм уу Жош яав манай тэрч амьдраа гэдэг. Ингээд Сьюзен нөхрөө дагаад 3 эрэгтэй хүний амьдардаг гэрт очсон. Тэнд илүү унтлагын өрөө байхгүй учраас том өрөөнд унтаж хувцаа хүнжил даавгаар алхалж сольдог. Энд амьдарч эхэлснээс хойш Сьюзен сонин санагдсан зүйл нь түүний угаахаар тавьсан дотор хувц алга болсоор байв. Энэ тухай Жош хэлсэн ч галзуу үнтэй ярьж байгаа юм шиг аятайхан бай. Хувцсандраа өөрөө хямд гэж хэлээд өнгөрсөн. Гэтэл Сьюзний дотор хувцсыг хулгайлсан хүн бол Жоши аав Стив Паул ганц дотор хувцс биш. Нойлын хогийн савнуугаа хэрэгэлсэн ариун цэврээр эргэлэл саманд үлдсэн үс зэргийг авч зэв бууданд хийгээд он сар өдрийг нь бичгээс гадна Сьюзенг нойлд авах хооронд хаалганы доогуур тойлооруулж угаалгын өрөөнд камер сурлуулж ажигладаг байсан. Ингээд болоогүй өдрийн тэмдэглэл дээр Бирман надтай өдрө болгон яриа өдөн толгоогоо бүхийж үсээ үнэртүүлж хөлийг маань илдэг гэжээ. Гэтэл тухайн үед Сьюзен гой сайхны сургуульд сурдаг байсан тэрээр нөхөр хадам аав болон өөртөө вакс хийжсэн.
Нэмээ зүгээр л үсээ хойшлуусныхын төлөө надад үнэртүүл гэж гэх мэтээр хит төсөөлж битсэн байдаг. Бас өөр нэг тэмдэглэлтээрээ Сүүзэн надад гэр нэлээд харанхуй байна гэж хэлсэн. Хэрвээ Сүүзэн надтай гэрлэх юм бол би энэ байшинг зараад илүү сайн нарны гэрэл ордог байшаа авч нүүн гэж бичжээ. Харин нөгөө тал Сүүзэн тэмдэглэлтээрээ энэ гэрт миний амьдралын хамгийн харанхуй үе өнгөрч байна. Нөхөр маань хурдан ажилтай болоод нүүдэгч болоосоо гэж бичсэн байдаг. Энэ оронд Жош байнга ажлаас олж сүүлдээ цэрэгт явах уу, бизнес хийж баян болох уу гэх мэтээр ярьдаг. Эцэст нь Сүүзэн тушаал твшиж хадам аавынхаа гэрээс холгүй газар тустай амьдардагч Стив байнга бэрээ хэдэн цагт ажилдаа явж хэдэн цагт гэртээ ирж байгааг нь дагаж яваад нууц камераар бичиж тэмдэглэдэг. Нэг удаа Жошиг байхгүй тэдний гэртээрч Сүүзэн их ажиллаад ядарч байгаа зү. Алив хүрээдэр аав нь массаж хийгээд өгьгээд нурууг нь барьж өгсөн. Энэ бүх зүйл болсны дараа Стив гэртээ ирж ямар байсан, өөрт нь ямар санагдсан талаар бичлэг хийжээ. Бас нэг удаа Сүүзэнтэй хамт машинд явж байхдаа нууцаар дуурайж би чамд хайртай болсон юм шиг байна. Дээр үед чамтай хамт буудан дээр сууж байхдаа маш их догдолсон гэхэд Сүүзэн. Би хүүдээ чин гэрэлсэн бэр чин. Үннийг хэлэхэд төрсөн амманч намайг үнсээд идэггүй. Харин та байнга үнсдэг. Энд чинь намайг тухгүй болгодог. Цаашдаа энэ асуудлын талаар дахиж ярихгүй байя гэж хэлээд нөхөртөө хэлтэл Жош юу болоод байгааг ааваас асуусан. Гэтэл Стив танаа эхнэр чи өөрөө надад хөлөө харуулад намайг өдөөдөөсөн гэжээ. Энийг сонссон Жош Сүүзэн дээр очиод чиний буруу ч бас байсан байна. Хит мэдрэмтгий байха бойл гэдэг. Нөхөртөө арай гэж зориг гаргаад бүгдийг нь нэлсэн байхад Жош түүнийг хамгаалахын оронд тоохгүй орхисноос олж байнга хэрэлдэг болж дараа нь жирэмсэн болсон. Азар тухайн үед Сүүзэн Юта мужид үндсэн ажилтнаар ажиллах боломжтой болж нүүжээ. Хамгийн их баярлсан зүйл нь хадам аваасаа олцсон. Мөн цалин нэмэгдэж үндсэн ажилтан болсон учраас жирэмсний тэтгэмж авч чадхааруулсан. Энд ирээд өөр сүмд явж олон найзуудтай олж өмнөхөөсөө сэтгэл хангалуун аз жаргалтай амьдардаг. Ингээд 2005 оны 1 сарын 19-нд анхны хүү Чарльзаа төрүүлсэн. Эмнэлгээс Жош руу залгаад эхнэр чинь төрөхгөөд байна. Хурдан ирээрэй гэсэн ч компьютер угсраа завгүй байна. Очиж чадахгүйгээд очоогүй. Оронд нь Сүүзний аав ээж хоёр эмнэлэгт иржээ. 2 жилийн дараа 2007 онд 2 дахь хүү Брэндноо төрүүлсэн. Гэтэл одоо хүртэл Жош тогтсон ажилгүй. Бизнес хийн гэж энэ тэндээс мөнгө зээлж нийт $200,000 өртөө хосуудын харилцаа нэлээд муудсан ч Сүүзэнд 2 хүнээс учраас баяртай байсан. Тэдний гэр бүлийг гаднаас нь харахад аз жаргалтай, сайхан гэр бүл шиг санагдахч баг зэрэг мэддэг хүмүүс ялангуяа Сүүзний найзуудын дунд Жош дуртай хүн ганц ч байгаагүй. Энэ гэрт ганц ажил хийж хүүхдүүдэд хардаг хүн Сүүзэн ч гэр бүлийн дундын машиныг Жош ганцаараа ундаг. Харин Сүүзэн хүүхдүүдэд цэцэрлэгт нь дугуйгаар өргөж өгдөг. Дээрээс нь ажлаа тараад хаашаа явах, хинтээ уулзахаа эхлээд нөхөртөө илж зөвшөөрөл авсны дараа явдаг. Бас эхнэрийнхээ гараас хөтөлж, үнсэж, тэрвэрж байгааг найзууд нь ганц ч удаа хараагүй болохоор Сүүзнаас тэдний харилцааны талаар асуухад би догт биедээ хүрдэггүй. 2 удаа дотны харилцаанд орж 2 үгээ төрүүлсэн гэдэг. Сүүзэн өдрийн тэмдэглэлээр өнөөдөр ч бас миний эс хоолыг эцүүн муухан ааштай байна. Миний хичээл зүтгэлийг хэн ч анзаарахгүй байх шиг байна. Ялангуяа хамгийн их хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн Жош хизээж анзаарчаагүй. Тэглээгээд би үххийг хүсэж гин гэсэн үг биш. Зүгээр л ганцаардаж ядарч гин. Гэхдээ би ганцаараа биш гэдгийг мэднэ. Одооныхоос илүү сайхан амьдрал хүсэх нь хувиа ачаас ирэх юм болов уу гэж бичжээ. Сүүзэн 27 насныхаа төрсөн өдрөөр орой болтол ажиллаад гэртээ ирэхэд шалаар нэг тоглоом байхаас гадна Жош өнөөдөр төрсөн өдөр ч учраас би өөрийнхөө гараар бялуу хийж өгнө гэж хэлсэн ч галтойгоо каасаагүй гурил угаалтуурыг хогийн сав шиг болгосон Жош буудан дээрээ лайв үзээ сууж идэг. Тэрээр Сүүзнийг хараад ирцэн үү удахгүй бялууг чинь бэлэн болгоод өгнө гэж хэлсэн ч ямар ч бялуу байгаагүй. Ингээс Сүүзэн төрсөн өдрөөрөө өөр цайтал гэрээ цэвэрлж хонсоо. Ямар ч мөнгө олдохгүй Жош гүйлтийн зам, зурагт, камер гээд шинээр гарсан юм болгоныг авдаг мөртлөө Сүүзэнг үнэтэй юм мэдлээ. Мөнгөө хэмнэгээд зарлага бичиж шалгуулахыг шаарддаг. Уг нь мөнгө олоод байгаа үнэн Сүүзэн. Бүр хүүхдүүдэд цэцэрлэгт нэг удаа хоол идэхэд болно үсттэй. Яагаад гэрт ирчээд хоол нэхэд байгаа юм гэж хүүхдүүдийн хоолыг хордог. Аргаа барсан Сүүзэн хүүхдүүдтэй юм идүүлэхийн тулд найзуудынхаараа явж хооллдог байсан. Сүүлдээ Сүүзэн Жошоос нууцаар данс нийлгэж боломж гарах бүрт баг багаар мөнгө хадгалж сүмдээ хандив өгч хүүхдүүдээ нууцаар хооллдог. Бас Жош хадам ээжээсээ $3,000 зээлэхдээ удахгүй төлнө гэж хэлсэн ч дараа нь Сүүзэнд би чамтай гэрэлсэн болохоор аав ээж чинь тэр мөнгийг төлөх албагүй гэснээс болж Сүүзэн цалингаасаа төлсөн. Магадгүй яагаад ийм хэцүү үнэтэй хамт амьдраад идэм бол гэж бодож байгаа. Сүүзэн хэд хэдэн удаа салах гэж оролцсон ч тэгэх болгонд Жош чи дахиж хүүхдүүдэд харж чадахгүй шүү. Асран хамгаалах эрхийг мэдээж би аавна гэж сүрдүүлсэн. Ингээс Сүүзэн хөвгүүдээ алдахгүй гэхээс маш их хайсан гинэ. 2008 оны 6 сарын 28-ны өдөр хурмын 7 жилийн ой дээрээ Сүүзэн гэрээслэл үлдээсэн. Өгөхгүй биш, өгөхгүй гэж айсандаа бичсэн. Гэрэлтээс болоод маш их стрессдэж байна. Гэтэл нөхөр маань надаас алвал чиний амьдрал дуусна. Хүүхдүүд чинь ээж гүйсэн. Чиний үхэл осол шиг харагдана гэсэн.
Миний нэр дээр амь насны даатгал хийлгсэн байгаа. Намайг үхэх юм бол найзууд гэр бүл рүү мань холбогдоорой. Би зөвхөн хөвгүүдийнхээ төлөө амьдардаг. Тэдэндээ маш их хайртай. Орхиж авахыг хүсэхгүй байна гэд дугтуунд нугалж хийгээд гэр бүл найз нөхөдөө гэж бичсэн. Гэрээслээ бичснээс хойш 1 сарын дараа 2008 оны 7 сарын 29-нд Сүүзэн камераар бичлэг хийж одоо 11 цаг 44 минут болж байна. Манай гэр бүлд ямар нэгэн зүйл болох юм бол гэр доторх ийм байсан шүү гэдгийг баталгаажуулахын тулд бичлэг хийж байна. Энд байгаа компьютер, зурагт бүгд Жоших. Энэ шургуулганд Жош юмнуудаа игээд цоожлсон байгаа. Бас гэрт таслагч, барилгын материалууд зөндөө байна. Бүгдийг нь миний картаар авч сүултээ дампуурсан. Энд 50 ихээр ханыг нь нүхэлсэн ч мэдээж ямар ч 50 хийгээгүй. Миний хүзүүний зүйлд алгуулсан байгааг харуул Жош эвдэлсэн юм шиг байна. Бас намайг гой сайхны бүтээгдэхүүн эргэлгээр үнэтэй байна гэд хэрэглүүлдэггүй гэсэн бичлэг байдаг. Гэрт зөвхөн Жошийн юмнууд байдаг. Намайг ингэж хяндаг гэдгийг харуулах гэж хийсэн бичлэг шиг байсан. 9 сарын дараа 2009 оны 12 сарын 6-нд Сьюзен 2 үгээ дагуулж сүмд яваад алхаад гэрлүүгээ явсан. Мэдээж машиныг нөхөр нь л унах ёстой. Гэтэл маргааш нь 12 сарын 7-нд хүүхдүүд цэцэрлэгтээ ирсэнгүй. Багш нь Сьюзен руу залгаад уцаа авахгүйсэн тул Жош руу залгасан ч бас л авсангүй. Ингээд санаан зовсон багш гэрт нь ирж хаалга тогссон ч хариу байсангүй. Нэг л эвгүй мэдрэмж авсан багш 911 дуудлага өгч цагдаа нар цонхоор ороход шалаар 4 хүүхдүүдийн тоглоом байхаас гадна норсон буудан хивсийг хурдан хатаахаар 2 сенс тавьсан байв. Тайван нам гүм газар цагдаа нар эргэлтийг харсан оршин суугчид цуглаж Жошийн эмэгтэй дүү Дженниферт бас иржээ. Тэрээр нөхцөл байдлыг хараад шууд Жош Сьюзенд ямар нэгэн зүйл хийсэн байх гэж бодох энэ үеэр Дженниферийн утсанд Жошоос дуудлага ирсэн. Дженнифер Сьюзеныг асуухад ажил дээрээ л байгаа илгүүдээ гэдэг. Дженнифер уурлаж Сьюзен сураггүй алга болчиход байна. Түүнд ямар нэгэн зүйл хийсэн бицтэй гэхэд Жош гинэт уурлаж чи одоо галзуурс юм уу? Би яаж мэдхийн гэж бахирхад Дженниферийн хажууд исэн мөрдөгч Максвелл утсыг авч эхнэр чинь сураггүй болсон. Цагдаа нар гэрчин үлээж байна. Нөхцөл байдал ноцтой байгаа учраас яг одоо яаралтай ир гэхэд Жош Сьюзен ажил руугаа явсан гэдэг нэ. Одоо хүүхдүүдэд олох хэрэгтэй байна гэд хөвгүүд рүүгээ юу идмээр вэ? Пицца юу бүрүү рүүгээд уцаа салгасан. Дахиад залгасан ч уцаа унтраасан байв. Хэдэн цагийн дараа нэлээд орой болсон Жош 2 хүүхдэд дагуулсаар гэртээ ирдэг. Мөрдөгч яагаад уцаа унтрасныг нь асуухад цэнэг нь дууссан гэж хэлсэн ч машин дотор цэнэглэгч байсан. Мөрдөгч Жошоос Сьюзенийг хамгийн сүүлд хизээ харсныг асуухад өчигдөр шөнө унтчихт нь харсан. Би хүүхдүүдээ аваад Симси Спринг руу явсан гэдэг. Шөнийн 12 өнгөрөөгөөд гэрээсээ 3 цагийн зайтай газар руу цасан шуурганаар кемпинг хийхээр явсан гинэ. Мөрдөгч цасан шуурганаар 2 болон 4 настай жоох хүүхдүүд дагуулад яах гэж тийшээ явсан юм бэ гэхэд Жош хүүхдүүд байн Эсмор идмээрэн гэд суулгахгүй байсан гэдэг. Эсмор нь Америкт маш алдартай гал дээр хийдэг хамттай юм байна. Маршмеллоу гал дээр шаарч шоколадн дээр тавиад дээрээс нь печенээр тарж сэндвичиг болгоод иддэг. Энийг хүүхдүүдтэй хийж өгөхийн тулд кемпинг хийхээр явсан гинэ. Ингийн үед хоолч хийж өгдөггүй мөртлөө. Мөрдөгч өмнөх өдөр нь ажилласаа чөлөөж аваагүйж яагаад гинэт явхаар шийдсэн гэхэд Жош би өчигдрийг хагас сайн өнөөдрийг бүтэн сайн гэж бодоод явчихжээ. Нэгд өдөр байсан юм байна. Сьюзен ч бас өнөөдөр амралтын өдөр гэж бодоод нэг тийшээ явсан байх гэдэг. Бас нэг сэжигтэй зүйл нь Жош кемпинг газраас өглөө эрт гарсан гэдэгч гэртээ бүр орой ирсэн. Хаана юу хийж яваад ирснийг нь асуухад хүүхдүүдтэйгээ ямар ч зориггүй машинаар явсан гэдэг. Мөн кемпинг ихээр цасан шуурганаар яваад ирсэн мөртлөө машин нь цэвэрхэн байхаас гадна Сьюзений утас машины голын харцагны ёроолоос сим картыг нь салгасан байдалтай олдсон. Яагаад утсын дагааг асуухад утаснаас юм яажгаад өгөө марцсан бололтой. Сим карт яагаад байхгүй байгааг мэдэхгүй байна. Сьюзен өөрөө авсан байх гэдэг. Машинаас зөвхөн Сьюзений утас олдоо зогсохгүй хүрд хутга цэнхэр өнгийн ус нэвтэрдэггүй цув гэх мэт зүйлс олцсон. Цагдаа нар Жошийн кемпинг хийсэн гэх газар руу очиход майхан байрсан гал асаас уулмөр гаандж байгаагүй. Гэхдээ бодит нотлох баримт байгаагүй учраас цагдаа нар Жошийг баривчилж чадалгүй оронд нь маргааш 9 цаг цагдаагийн газар ирж мэдүүлэг өгч чадах уу гэхэд бололгүй яах вэ гэж зөвшөөрсөн. Гэтэл Жош маргааш нь тохирсон цагаас 3 цагийн дараа 12 цагт иржээ. Эмэгтэй дүү Дженниферийг нь мэдүүлснээр тэр өдрийн өглөө гэрт нь очиход хизээж цэвэрлэгээ идэггүй ахын сойз байрсаар гэрийнхээ булан тохой бүрийг цэвэрлэжсэн гинэ. Энэ төрхийг нь харсан Дженниферийн бие нь арзаж ахаасаа айсан гэдэг. Цагдаагийн газар ирсэн Жош ихэндээ Сьюзенийг хаана байгааг мэдэхгүй үнэхээр их санаа зовж ин гэх ба бүр өмгөөлөх чөлслөд амтсан. Энэ орон цагдаа нар 2-4 настай хүүхдүүдээс ээж нь хаана байгааг асуухад өчигдөр орой ээжтэй хамт явсан. Гэхдээ алга болсон гэдэг. Хүүхдүүдийн мэдүүлгийн ачаар Жошийг байравчлах, гэрт нэгжлэх их зөвшөөрөл авч чалгахад гэрээс 2 том хогийн удаа олцсны нэгээс нь энгийн хог, нөгөөдхөөс нь юу гэдгийг нь мэдхтэй болж шатсан юм гарч ирснээс гадна норсон буудан болон хивснээс Сьюзений цус илэрсэн. Мөн машинаас алчуур цуг гэх мэт зүйлсийг аль хэдийн угаалгын машинд хийж эргүүлсэн байдалтай байдаг. Цагдаа нар Жошийн гэр
машин болон Ютад ах маш олон уулаар хайлтийсэн ч Сүүснийг олж чадаагүй. Ингээд Жоштой холбоотой бодит нотлох баримт олж чадаагүй учраас түүнийг суллахаас өөр арга байсангүй. Хэвлэл мэдээллийнхэн хадам аав Стивээс нь Сүүсний талаар ярьслага өгөөч гэхэд би Сүүсэнд хайртай байсан. Түүнд массаж хийж өгсөн маань саяхан юм шиг санагдчихэв. Түүнийг хаанаагааг би ч бас мэдэхгүй байна. Энд байсан ч болоосоо гэд уйлдаг. Сүүснийг алга болсноос 1 сарын дараа 2010 оны 1 сард амьд өгснийг нь ч мэдэхгүй байх үеэр Жош Сүүсний тэтгэврийн даасан дах мөнгийг авч хүүхдүүдэд давуулан 13 цагийн цайтай өөр мужид ах аавынхаа гэрэл унуусан. Ингээд Сүүсний өдрийн тэмдэглэлийг олон нийтэд ил болгож яг аав ээжтэй уурласан эсгийг нь тастаж аваад ээж амархан уралдаг. Аав хэд хяндаг. Энэ нь надад төвөгтэй байдаг гэсэн магаад Сүүсэн өөрөө нэмэх 18 зүйлс дуртай болохоор Сүүсэнтэй ойролцоо алга болсон эрэгтэйтэй хамт цугцсан байхаа гэхэд аав нь хүртэл энэ залуу яг Сүүсний сонирхдаг төрлийн залуу байна гэдэг. Гэтэл Сүүсэн болон Сүүсэнтэй ойролцоо алга болсон залуу хоёр бие биенээ огт танихгүй, таарч ч үзээгүй хүмүүс. Хадам аав Стив Сүүсэн бит хоёр бэлгийн харилцаанд олон удаа орсон. Угаасаа Сүүсэн тийм зүйлд дуртай. Намайг өөрөө уруу татсан гэдэг. Энийг үтсэн цагдаа нарт хадам аав нүртэл сэжигтэй санагдаж гэрээг нь нэгжих зөвшөөрөл авч шалгахад гэрээс 3 ширхэг компьютер маш олон тооны хард диск олцсон. Цагдаа нар нээгээд үзтэл тэнд насан туршийн хүүхдүүдийн хууль бус бичлэг зургуудаар дүүрэн байсан. Хажуу айлд нь 8 болон 10 настай хүүхдүүд амьдардаг байсан бөгөөд хадам аав Стивийн өрөөнөөс хажуу айлын угаалгын өр харагддаг учраас хүүхдүүдийн хувцас өмсөг хүн нүцгэн зураг 10-20 биш бүр 1600 ширхэг олцсон. Цонх хөшгөө сайн хааж авахгүй бол иймэрхүү гаж хүмүүс хаанч авах юм бэлээ. Ингээд болоогүй нэг таарсан эмэгтэйгээ дагаж яваад цээж хөл гих мэт зургийг нь авч тусад нь фолдер нэгээд хадгалдаг. Энд мэдээж Сүүснийгч байсан бөгөөд нөхрийнхөөс нь биш хадам аавынх нь компьютероос гарч иржээ. Мөн өдрийн тэмдэглэлийг нь уншихад 2003 оны 1 сарын 11 хүү бэр хоёрын агуулгаас сонирхолтой хоёр хайрцаг болсон. Нэг нь Сүүсний зургнууд, нөгөөх нь өдрийн тэмдэглэлүүд. Сүүсэнтэй холбоотой юм болгон намайг зогсож чадахгүй болгодог. Би тэнд байсан бүх зүйлсийг хэвлэж аваад хадгалсан. Намайг хамгийн их цочирдуулсан зүйл бол түүний тэмдэглэлд миний тухай эерэг зүйл огт байгаагүй гэх мэт маш олон тэмдэглэлүүд байхаас гадна Сүүсний алга болсон дотор хувцас, зургнууд, мөн Сүүсэн Жош хоёрын хурмын зурган дээр хүүгийнхээ царайг дарсан байх ба Сүүсний тухай бичсэн 15 ширхэг дэвтэр гарч ирсэн. Бас түрүүнд хэлсэн саманд үлдсэн үс, ариун цэврийн хэрэглэлүүд он сартайгаа нэмээд насан туршийн хүүхдүүдийн бичлэг байсан учраас тэр дороо баривчлагдаж шорон руу явсан. Шүүх хурал олох хүртэл 2 жил шаардагдаж 7 жилийн орхиол авсан. Жош энэ тухай мэдсэн мөртлөө Сүүсэн ч бас нөлөөлсөн байхаа гэдэг. Стив 4 жил гарны дараа 2017 онд суллагдсан. Ийм новш суллагдаад дахиад хүүхэд эмэгтэйчүүдэд аюул учруулвал яана гэж бодсон ч суллагдсанаас 1 жилийн дараа зүрхний шигтээсээр нас орсон. Жош хүүхдүүдээ аваад аавындаа амьдарч исэн ч Стивийн эргээс болоод тасран хамгаалах эрхийг Сүүсний аав ээжид шилжүүлж Жош бүтэн сая өдөр болгон 3 цаг хяналтын ажилтны хяналтанд доор хүүхдүүдтэй уулзахаар шийдвэрлсэн. Хүүхдүүдийн нэгэн сургууль дээр гэр бүлэрээ кемпинг хийж байгаа зураг зурсан ба ээжигээ машины ачаан дотор байгаагаар зуржээ. Мэдээд ингэж зурсан уу эсвэл төсөөллөөсөн үү? Энэ орон Жош маш олон удаа тасран хамгаалах эрхийг дахин авахаар өргөдөл өгчөөсөн ч эцэст нь шүүх Жошийн компьютероос олцсон өөрийнх нь зурсан хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж байгаа зургуудыг олон нийтэд ил болгосон. Бодит зураг бичлэг биш. Өөрөө зурсан болохоор ямар нэгэн арга хэмжээ авч болдгоо мэн. Ингээд шүүгээс Жорж сэтгцийн хүнлэгээ хийж хүүхэдтэй байхад үнэхээр аюулгүй мөн үү биш үү гэдгийг шалгахаар болсон ч энийг сонссон Жош уурлаж шүүхээс гараад банкнаас $7,000 бэлнээр авч гэртээсэн хүүхдүүдийн тоглоом номнуудыг буйны байгууллага таньдуулаад хэд хэдэн колонкоос бензин бэлэн мөнгөөр худалдаж авсан. Ингээд 2 сарын 5-нд хүүхдүүдтэй уулздаг өдрийн өмнөх өдөр өмгөөлөгч болон гэр бүлтэй би хүүхдүүдгүйгээр амьдарч чадахгүй. Надаас олж хархалсан бүх хүмүүсээс уучлалт хүсье гэсэн дууд мессеж үлдээжээ. Маргааш нь хүүхдүүд хяналтын ажилтнтай хамт аавтайгаа уулзгаар ирж гэрлүү төрүүлжгүйгээд хаалга нэхэд Жош хурдан ороод ир аавд нь тоо хоёр дөх гинтийн бэлэг байна гэд ажилтан Элизабетийг гэрлүү орох гэтэл өөдөөс нь залтай инээж хаалгаасан. Элизабет ихэндээ Жошийг тоглож ийн гэж бодоод хаалгыг тогтсон ч бүр цоожилсан байв. Ажилтан хаалгаа нэ би хүүхдүүдтэй хамт байх ёстой гэж тогшох энэ үеэр хүүхдийн аимшигтай орлого чимээ гарсан. Гэтэл аав гээд байгаа Жош өөрийг нь хараад тэгтлээ баярлж гүйж ирсэн хүүхдүүдийнхээ толгойг сүхээр цохихоор дайрчив. Удалгүй гэрээс маш хурц бензиний үнэр гарч Элизабет тэр дороо 911 дуудлага өгсөний дараа байшин дэлбэрч дуудлага өгснөөс 20 минутын дараа цагтаа галын машин ирсэн. Тэр гэрээс хинч амьд гарч чадаагүй. Дараа нь хүүхдүүдэд задлан шинжилгээ хийхэд их хэмжээний утаан амьсгалснаас болж нас орсон гэж гарчээ. Америк иргэд энэ хяналтын ажилтнанд арга хэмжээ авах ёстой гэж уурладагч ямар ч арга хэмжээ аваагүй. Яагад гэвэл өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч харамсж байгаагаа илэрхийлсэн болохоор хүмүүсийг сургадаг сургалтын менежер болжээ. Одоо хүртэл Сүүсний зохицоо олдоогүй.
Ямар нэгэн нотлох баримт байхгүй ч Жош Сьюзнийг алга болохын өмнөхөнтэй найзуудтайгаа цогц хэрхэн алга болох тухай ярьснаас гадна хэр гарахын өмнөхөнтэй Сьюзний нэр дээр $1 сая амь насны даатгал хийлгсэн. Нэмээд Сьюзний өдрийн тэмдэглэлээр хэрвээ би үхэх эсвэл алга болох юм бол энэ нь огт осол биш. Би хизээч хүүхдүүдэд орхиж авахгүй гэж утсан байдаг. Мөн хадам австын өдрийн тэмдэглэлээрээ миний сэтгэл санаа маш муу байна. Сьюзен аль хэдийнэ үхсэн байж ч магадгүй. Жоши ярьсан кемпийн аялал үнэхээр утгагүй байсан бөгөөд ярьсан юм болгоно нь үнэмшилгүй байсан учраас хамгийн муугаар төсөөлөхөд хүрлээ. Сүүлийн 2-7 хоногт Жош гагнуурын машин тоос орогчтой авсан. Тухайн үед яагаад авсныг нь ойлгоогүй ч одоо харахад цогцын анслах гэж авсан бололтой. Миний хүүхдүүд дундаас ийм зүйл хийх магадлалтай хүн бол яах аргагүй Жош. Түүний хүүхдүүдтэйгээ байгаасаа гэж хүсэж чааж хэрвээ үнэхээр Сьюзен хөнөөсөн бол хүүхдүүдийг ч алж чадна гэж бодож ийн гэж утсан байв. Нэг сэжигтэй зүйл нь Жошин дүү Майкийн нэр дээр Сьюзний амь насны даатгалын мөнгө орж ирэхээр гэсэн. Мэдээж авч чадаагүй. Тэрээр Сьюзен алга болсны маргааш өөрийнхөө зүв зүгээрээс машиныг хайсан. Ингээд түүнийг дуудаж байцаалт авахд хэрвээ манай ах холбоотой гэдгийг мэдчихсэн ч би огт хэлэхгүй гэдэг. Майк 2013 оны 2 сард амиа орлжээ. Нөгөө талд охин Зенра алдсан Сьюзний аав ээж Вашингтон мужийн нийгмийн халамжийн яамны эсрэг нэхэмжлэл гаргасан. Хүүхдүүд нас барсан нь эрх баригчдын хайхрамжгүй байдалтай холбоотой. Аюултай хүн гэдгийг мэдсээрэж хүүхдүүдтэй уулздаг байгаар шийдвэрлсэн нь тэдний буруугээд 2020 оны 7 сард ялж Вашингтон мужаас $32.8 сая нөхөн төлбөр авсан. Эцэст нь хэлэхэд иймэрхүү гаж донтой хүмүүс хаа цаг байгаа. Хинч ханаас ч таны олон хүүхдүүдийн чинь зургийг дараад зогсож болох юм байна гэдгийг өнөөдөр эргээр харсан баг. Ямар ч тач өнөөдрийн бичлэг ялангуяа охинтой аав ээж эмэгтэйчүүдэд маань сургамж болохоор зүйл ихтэй бичлэг байлаа. Бараг хүнтэй суугаас өмнө сэтгцийн тест өгүүлчихэд дараа нь шийдвэрээ гаргасан дээр юм уу? Ямар ч юм дээ. Ямар ч тач өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартава дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.